98.8% ус хэлбэрээр оршдог. Ердөө 10.3% гол нуур агаар мандал оршдог. Ийм хэмжээний нөөцийг дэлхийн 7 тэрбум гаруй хэрэглэдэг. Дэлхийд даяар унтны цэвэр усны нөөц өдрөөс өдөрт багасаар байна. Үүний шалтгаан нь дэлхийн дулаалал болон хүмүүсийн зохисгүй хэрэглээд байдаг юм. Хүмүүс бид усыг өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэж, нүүр гаргах, хоолой хийх, гэр зэрэглэх, цог шалаа угаах, усан доорох, цэцэг ногоо устгах, машин угаах, жимс хүнсний ногоогоо угаах, хувцас угаах гэх мэт бүхий зүйлдээ ашигладаг. Судалгаанаас үзэхэд орон сууцнд амьдардаг хүмүүс 150-аас 160 литр усыг хоногт хэрэглэдэг. Харин гэр хороололд амьдардаг нэг иргэн 7-оос 10 литр усыг хэрэглэдэг байна. Сайн бичлэгээс ямар мэдээлэл авах вэ? Усаа гомдоод дэлхийд ус баатарч итгэвэр амьдрах чадахгүй. За, яг энэ бичлэгээс өөр ямар мэдээлэл авах вэ? За, Нийтдээ баатардаг усаа баатардаг гэсэн их ус хэрэглэдэг байсан. за их ус хэрэглэдэг юм байна. За. Дэлхийн усны хэдэн хувийг цэнгэл ус хэрэглэдэг вэ? 2.5%. Тийм ээ. За тэр нь одоо ямар дэлхийн 98.8% дэлхийн усны тэр усны 98.8% мөс эзэлдэг тийм ээ. За үндсэн жоохон хувийг тэр ус эзэлдэг тийм ээ. За өөр ямар мэдээлэл авах вэ? За тэгэхээр хэдэн хүн байдаг? Оо дараа нь хүн байдаг тийм ээ. Тэр хүмүүс маш жоохон усыг яадруулна. Усны нөөцийг цэнгэл усны нөөцийг дэргэдэг гэсэн мэдээллийг өгсөн. Үүнээс жоохон хурдан болохоор цаа ойлгуулсан байсан. За тэгэхээр за тэгвэл энэ бичлэгээр юу хэлэх гэж оролцсон юм бэ? Уснаа гамнаж байна. Тэгвэл бидний хийж чаддаг энэ одоо усныг гамцаая гэж бичлэгээр илэрхийлсэн байна тийм ээ. Тэгвэл бид нар юу хийж чадах вэ? Усныг гамхай. За, өрөөлө бичиж байна. За, өрөөлө бичиж байна. Өрөөлө бичих нь шүү дээ тийм ээ. За, тэгвэл өнөөдөр цэвэр ус бод яах вэ? Хаа чадахгүй болно. Хайгаа чадахгүй болно. Оох юм болно. За санаа. Хэдэн хоног амьд явж чадахгүй бол та юу санаа? За төсөө 2 хоног явах юм байна. За усгүй байх юм бол за тийм аа бие байж байгаа. Тийм зүг зургтай болж байна. Тийм ээ. Тэ сүүш бүр хаграа хатаа. Тийм ийм болсон юм шиг тийм ээ. За дэлхийн ийм болгоомж бид нар ямар болох вэ гэж бодсон тийм ээ. За тэгвэл өнөөдрийн хичээл энэ сэдв радио бичцгээ. За тэгтээс харуулж
За үгүй. Ингээр хавч маш сайн 3 сарын 22 гэдэг өдрийг мэдсэн учраас багш үнэхээр хөгжлөө. Тусаад хөгжлөө. За, өөрөө гэж юу юм бэ? Гараа. За, зэрэг маш. За, бусдад өөрөө юу? Ямар ч. Усаа гන්න. За. Бусдад өөрөө за, тавхаар. За, бусдад хандаж үзэнэ. Сайн зөв дуудаж үзнийг хэлгэнэ шүү дээ, тийм ээ. За, өнөөдрийн хичээлийн зорилго за бүгдээ гараагаар уншиж. Бидэн болон багаараа хамтарч ажиллах юм байна. Нэгэн дуурай, буснаа сонсъё, бусдаараа хүндэе. За, гэрлийн дохооны арга ашиглана. За, бүгд ийм гэрлийн дохоо гэсэн байгаа. Би хийгээд дууссан, би даалгавраа хийгээд дуусчлаа, мэдлээ чадлаа гэх юм бол би ногоон хатарсан. За, хэрвээ би жоохон эргэлзээтэй надад тусламж хэрэгтэй байна, эргэлзээтэй гэвэл шаардлага гарсан. Би чадахгүй байна гэх юм бол удаан гарсан шүү заа. За, хийгээд дуусны дараа бас багаараа хийгээд бүгдээ энэ ногоон гэрэлтэй асаачих юм бол багаараа хийж дууссан гэд энэ ногоон гэрэлтэй юу хаан гэрэлтэй хонхоо энэ гэрэлтийг асаана. За, багийн шиг үүргэн бидүүд нэг за бичиг нөө багийн бичигч, илгээгч гэж байгаа тийм ээ. За, гэрхэн За, өөрөөдөө ямар хэстэй бүгдээ мэдээ тийм ээ. Ямар хэстэй. За. Эхлээд өсгөө. За, тэгвэл эхлээд хэсэгт. Оо. За, эхлээд хэсэг. Хин хандаж байгаа юм шүү дээ. Дараа За, өөрөөсийнхөө сэтгэл гэсэн галчээ гэсэн тийм ээ. За, гол хэсэг нь. тухай өөрөөсөө гэж байгаа маа. Бичдэг гэж байна. За, манай хүүхдүүд ирсэн. За, юуны тухай өөрөөсөө бичвэ гэж юм. За, тасвал гэсэн. За, ямар ашигтай вэ гэх юм. За, гол хэсэг дээр шүү. За, тэгвэл та хэлсэн зүйл зөв байна уу, буруу байна уу гэдгийг эндээс хараад. Ачаавтаа баярлалаа. Уншиж өгсөн. Тэрийгээ бас хийчих юм. За, яагаад ороод хоосон шалтгаан ч тэр байхгүй юу? За. За, ингэж бидний хамгаалсан. За, тэгвэл өнөөдөр бид цэнхэр алтан хайрлыг гэсэн уриалга нэртэй уриалга бичнэ.
За бичигтэй нөгөө бүтцийн дагуур чинь тийм ээ. За бүтцийн энэ бүтцийг ялгаж юугаар ялгах вэ? Энэ ихтэй төсөлтэй энэ холбоотой. За тэгвэл магтаж болохгүй шүү. Манай энэ магтаад байна. Эхлээд гол төсөл эцэг бүгдээ даваад мөр гараад чиг. За тэгвэл эхлээд гол төсөл гэдэг нь мэдэгдэн шүү дээ тийм ээ. За тэгвэл өнөөдрийн урайлга бичигтэй эдгээр үгийн нөөцийг ашиглаад бичиж болно. За тэгвэл хэн урайлж болох вэ? Хүмүүс доо. За хүмүүс доо. За хэдгээр угтай? Дөрөвдүгээр угтай. Хүмүүс доо. За монголчууд урайлж болно. За ангийнхандаа байж болно. За хэдгээр угтай? За эдгээр сургуулийнхандаа. Тавдугаар сургуулийн хүүхдүүд. За том хүмүүс. За эцэгчүүдтэй. За гих мөчтөн хүмүүс бичиж байгаа тийм ээ. За энэ үгийн нөөцийг дараа нь багш нь гаргаж учраас та маш сайн хараад авна. За өнөөдрийн урайлга дөнгөж бид нэр эхний алхам хийх гэж байгаа урайлга бичих алхмаа хийж байгаа. За энэ алхмаа улам сайн сайжруулаад бид нар за өмнө гарааны тасал дээр сэтэрч байдаг хүн байдаг. За ийм хүн байдаг юм тийм ээ. За энэ хүн хайр мэдсэн урайлгыг яах нь хөргүүлэх нь. Тийм учраас бид нар анх бичиж байгаа урайлга яаж хийх вэ? Яг болж хурдтай тийм ээ. Атаатай байж болно. Үнийгээ дараа нь засаад бид нар тийм ээ. За үний осны захирал их ч юм гэсэн хүмүүс бүгдээрээ ийм мундаг бүтгийн өдөртгүүлд та эдийн бичсэн урайлгыг хүргэх юм шиг тийм ээ. Тэгэхээр анхлан бичигтэй бүгдээрээс бодож байгаа эхлээд хэсэг гол хэсэгтээ юу бичих вэ гэх маш сайн бодох чухал ахам. За бүгдээрээ төвтөртэй урайлгаа бичиж эхэлцгээе. За үгийн нөөц ашиглая. За энэ өдөртгүүлд юу яах гэж байгаа юм чинь урайлгаа хүргэх гэж байгаа юм чинь хэд хандаж бичвэл илүү чухал байна. Үний осны за зүйтэй өмнө говьчууд. За энэ хоёр гой санаа гаргаж ирж байна. Өмнө говьчууд за аймагуд. За аймгийн хүмүүс байгаа чинь аймгийн удирдлагын хүмүүс байгаа чинь аймаг дотроо байвал илүү гоё шүү. За боловсролын газрын хүмүүстэй байж болно. Тийм ээ боловсролын газрын хүмүүстэй байж болно. Гурдугаар санаа гурдугаар боловсрол шүү. За энэ дөрөвдүгээр угаас нэг тэр юу яасан. За бүгдээрээ одоо бие дараад нэг удаа маш гоё өөрсдийн бодож байгаа нэг урайлга бичиж. За бичиж дуусны дараа багаараа хэлэлцэж байгаа нэг урайлга гаргана. Ойлгомжтой. За манай урайлгын нэр маань юу вэ? Цэнхэр хайр. Цэнхэр автаа. Хайр. Цэнхэр автаа юу гэдэг вэ? Ус. чадахгүй хүмүүс нөгөө гэрхэн нөгөө ашиглаж шүү дээ тийм ээ. Асуух юм яриад асуух.
байгаа. Санаа зовж болсон шүү дээ. Тэмээ болсон ч гэсэн.
Яг гоё гэсэн. Энийг гол хэсэг төлөвлөсөн газ бичиж байна. За тэгээд тоосон баг юм байна. Тэгээд хэсэг бичиж тоосон баг. Таасан дээр усан хаад ухаан хүмүүс мэн. Усан гэдэг тэтгэгч ирнэ гэж манай монголчууд дээдлээ. Байгалийн ховор ариун нөөцийг хайрлан хамгаалж, чандан нэдэн хэмээн дээдэлж, үеэс үед ёс зайг зан үүдэрээ чандан сахид ирсэн нь усны үнцнийг юу юунаас илүү чухалж ирснийг хэлж билээ. Хэдийгээр дэлхийн гадаргын дийлэнх нь усаар бүрдсэн байдаг боловч хүний хэрэгцээг хангах усны ундны ус өчүүхэн хэсгийг эзэлдэг. Энд усыг хайрлан гаргах бол 2025 онд дэлхийн хүн амын бараг 70% усны хомсдолд орох аюул нүүлэгдэв. Тийм учраас би усыг хамнах ол мөрнөө хайрлан хамгаалахын тулд өөрийн чадах зүйлийг өнөөдрөөс эхлэн хийцгээе. За гэрийн даалгавар цэвэр усаа хайрлын уриалгаж өөрийн бичгийг хүссэн хүмүүстэй бичнэ. За өнөөдөр гол хэсэг өсвөл хэсгийн бид нар дараагийн хичээлдээ улам сайн сайжруулаад явах учраас анхан бичиж байгаа таад бол маш сайн бичиж чадаж байна. За бүх түүхийн дэвтэр дээр бичсний багш нар хосоо учраас сайжруулсан байна. За баг. Дараагийн хичээлдээ гэсэн шүү дээ. За бүгдээ багуудыг сая үнэлсэн. Миний баг хичээл дэвтэрт орсон байх гэдэг багш нар үнэлсэн. Юугаар үнэлсэн юм шиг байна? За туслыг хураав юу авах вэ? Туслыг хураав? Атаа. Туслыг хураав? Юу авах вэ? Эрдэм бол. Тэгвэл өнөөдрийн хичээл та бүхэн эрдэм бол чадсан гэдэг багш нь хэлж байна. За дараагийн хичээлээр бид нэр сайжруулаад явах учраас санаа зовж байна. Эхний анхан хийхэд хийс учраас маш сайн өөрөө арга шиг баяр.